Сайн байцгаана уу та бүхэндээ шинэ нэлбэн Facebook байгаа зүгээс энэ өдрийн мэндийг хүргье. Бичлэгээ эхлэхээс өмнө нэг хэлэх зүйл байна. За юу вэ гэхээр миний сувгийг үздэг нийт үзэгчдийн маань хэдэн хувийг 13-аас 17 насны насан туршид хүчүүд маань үзэж байгаа харагдсан. Тэгэхээр эцэгчүүд маань энэ насны хүүхдүүдэд юу үзэж сонсож байгааг байнга хянаж хориг тавих боломжгүй учраас хүүхдүүд маань өөрсдөө авах гэхийн ухаанаар хандаарай гэж хэлмээр байна. За тэгээ бичлэгээ эхлэхээс өмнө бүгдээрээ subscribe болон лайк дарцгаагаарай. За нийт үзэгчдийн маань 16% нь л subscribe дарж үздэг юм байна лээ. За ингээ бүгдээрээ хэрэглүүгөө орцгоё. Солонгосын Сөүл хот 2006 оны 7 дугаар сарын 23-нд Бомбей дүүргийн цагдаагийн газар Жон-Луй Куржо гэх нэгэн Франц хүнээс дуудлага хүлээн авдаг. Жон-Луй яаралтай тэднийд ирэхийг хүссэн бөгөөд цагдаа нар яран Сөүл дахь Франц хороололд Жон-Луйгийн очиход тэр маш их сандарсан, зочирдсон, ээрч муураад их л хэцүү байдалтай байсан байна. Түүний хэлснээр нэг найз нь түүнд илгээмжээр загас явуулсан учраас тэднийг хөлдөөгчөндөө хийхээр шийдээд хөлдөөгчнийхөө шургуулгынуудыг онгойлгоход бүгд дүүрэн байж хамгийн доод талын шургуулгыг нээхэд нэгэн гялгар уттай зүйл байсан. Эхлээд тэр дахиад юм болов уу гэж бодоод нээж үзэхэд аимшигтай зочирдмоор зүйл байсан нь хоёр эрэгтэй нэрэн цогцос байсан гин. За нэгийг нь алчуураар ороогоод нөгөөг нь шууд гялгар утанд хийсэн. За тэдний байрлал нь яг л хүүхэд ихийн хөвлөдөө ямар байралтай байдгүй яг тэр хэвээрээ. За үс болон нүдний өмнөөс нь харвал Европ болох нь бол харагдаж байсан байна. Дээрээс нь няран цогцууд маш сайн хадгалагдсан байна. Жон-Луй I don't know гэж англиар хашгирахаас өөр зүйл хэлж чадахгүй байсан. За Жон-Луй энэхүү байрандаа эхнэр Вегоник 10 болон 11 настай хоёр хүүтэйгээ амьдардаг бөгөөд 7 сарын сүүлээр эхнэр хүүхдүүд нь Франц руугаа аяллаар явж тэр ганцаараа үлджээ. Гэсэн ч тэр удахгүй араас нь явах ёстой. Урдан байцаагчид Жон-Луйг байцааж байх хооронд няран цогцнуудыг задлан шинжилгээ хийхээр явуулдаг. Шүүх эмнэлгийн эмчийн дүгнэлтээр хоёр няраа төрөх үедээ эмнэлгийн тусламж аваагүй, хүүгэн зохих ёсоор таслаагүй. Няраа төрөхөд биенийх нь гадуур бүрсэн верникс тослог нь хэвээрээ байсан. За верникс гэдэг нь няран арсыг эхийн хэвлэлд байх үед болон төрөх явцад хамгаалж байдаг наалдамхай цагаан тослог зөөлөн бодис юм. За уушиг нь бүрэн хөгжсөн, зарим чухал эрхтнүүд нь ажиллагаатай байсан. Төрхтэй тэд амьд байсан гэдгийг батлаад энэ бүгдээс харахад нираануудыг төрснийх нь дараа хөнөөсөн. За тэд ихэр байх магадлалтай магадгүй 2006 оны 1 юм уу 2 дугаар сард төрсөн байх гэсэн дүгнэлтийг гаргасан. Ингэснээр хэрэг эрүүгийн шинжтэй болж Жон-Луй цагдаа нарын анхаарлын төвд орсон. Гэтэ түүнийг номер 1 сэжигтнэр шууд татаагүй. Түүнийг нарийн нарын эцэг байх магадлалтай гэж үзэн ДНХ шинжилгээ хийлгэхээр шийдэж одоо түүний шүлснээс дээж авч няраа нарынхтай харьцуулахаар болдог. Ингээд Жон-Луй төлөвлөсөн ёсороо Франц руу 7 дугаар сарын 26-нд нираануудын цогцос олдсноос 3 хоногийн дараа буцдаг. Учир нь Солонгосын тал түүний явахыг зөвшөөрсөн. Ягаад тэгэхээр тэр аимшигтын нээлт хийснийхаа дараа өөрөө цагдаад мэдэгдсэн. ДНХ шинжилгээний хариу гарах хүртэл тэр сэжигтэн биш зүгээр л гэрч. Тиймээс түүнийг Франц руу буцахыг нь хориглох боломжгүй. Хэрвээ түүнийг буцахыг нь хориглосон бол хоёр улсын дипломат харилцаанд асуудал үүсэх магадлалтай. Мөн түүний эрх чөлөөнд халдсан хэрэг болох учраас түүнийг эх орон руу амралтаар явахыг нь хориглоогүй. За Жон-Луй Францд ирснийхээ дараа интернетээр Солонгосын англи хэлээр хэвлэгддэг сонингоос ДНХ шинжилгээний хариуг олж үздэг. Тэрээр няраа нарын эцэг мөн гэж тогтоогдсон байна. Солонгост мөрдөн байцаагчид няраа нарын эцгийг тогтоосон ч одоо эхийг нь болох ёстой. Ингээд тэд Жон-Луйгийн эхнэр Вегоникийн талаар мэдээлэл цуглуулахад тэр 3 жилийн өмнө буюу 2003 оны 12 дугаар сард умаан хагалгаанд орж хүүхэд тээх боломжгүй болсныг мэдэж авсан. Тэгэхээр няраа нар 2006 оны ихээр төрсэн байх боломжгүй. Гэхдээ тэд Вегоникийг хагалгаанд орохоос 3 жилийн өмнө хадгалсан байж болох юм гэсэн таамаглыг дэвшүүлсэн. Үүнийгээ баттай болгохын тулд мөрдөн байцаагчид Сөүлийн Франц хороолдох тэдний гэртэрж нэгжлэг хийн шүдний сойз болон самнаас авсан ээжүүдийг шинжилгээнд өгсөн. Шинжилгээний хариуг баттай байлгахын тулд хаалгаа хийлгсэн эмнэлэгтэй нь холбогдож тухайн үед шинжилгээний зорилгоор авч хадгалсан дээжүүдийг ч бас явуулсан. Шинжилгээний хариу чухалгүй гарсан бөгөөд Вегоник нираануудын төрсөн их болох нь батлагдсан байна. Ингээд энэхүү мэдээ Солонгост маш их шуугиан тарьж хэвлэл мэдээллээр хаа сайгүй цацагдаж тэрч бүхэл Азийн бусад орноор ч одоо тархаж олонний анхааралд орсон. Үүнтэй зэрэгцээд Францын хэвлэл мэдээллээр Солонгосын талд нийтлэгдсэн мэдээлэлээр үндэслэн шуугиж эхэлдэг. Нэгэн сонинд өмнөд Солонгос 2 Франц хүнийг няраа хүүхдүүдийг алсан хэрэг сэжиглэж байна. Бид Франц руу зүгтааж одоо Турс хотод нуугдж байна гихчлэн мэдээ нийтлэгдсэн байна. Солонгосын тал дипломат шугамар өөрөөр хэлбэл Франц дахь элчин сайдын яамаараа дамжуулан хоёр хэрэгтний нэрийг дурдаад Турс хотын прокурорын газарт бид Францын талаас эдгээр хоёр хүний хаана байгааг тогтоож аль болох хурдан Сөүл хотод ирж тайлбар өгүүлэхийг хүсэж байна гэсэн мэдээлэл ирүүлдэг. За энэхүү мэдээллийн дагуу Турс хотын прокурорын газраас 8 дугаар сарын 10-нд Жон-Луй болон Вегоник хоёрыг
урьдчилан мөрдөн байцаалтад дуудсан. Гэхдээ энэ нь баривчлага биш энгийн л байцаалт байсан. Жон Луй хэлэхдээ энэ хэргийг бид үнэхээр ойлгохгүй байна. Ихэр жирэмслэлтийг би анхааралгүй, анзааралгүй өнгөрөөнө гэдэг ямар ч боломжгүй гэсэн байна. За энэхүү мэдээлэл нь Солонгосоос ирсэн сэтгүүлчдийн анхаарлыг улам идэвхжүүлж бидний гэрийн үүдэнд өдөр шөнөгүй зогсож биднээс ярилцлага авахыг хүсэж байв. Энэ бүхэн тэднийг залхааж ядрааж байсан учраас хэвлэлийн баг гурлал зарлаж өөрсдийгөө буруугүй гэдгээд нотлохоор шийддэг. Ингээд хэвлэлийн баг гурал тэдний өмгөөлөгчийн газар болсон. Гурал эхлэхэд камер, микрофон хаасаагүй байсан ч Жон Луй маш тайван өөртөө итгэлтэй байсан бол Вироныг эсэргээрээ маш тав тухгүй өргөн тойрноо айсан харцаар харж, ин салгалж, сандал дээрээ доктортэй сууж чадахгүй байнга нааш цааш хөдөөлж энэ газраас аль болоход хурдан явмаар байгаа юм шиг харагдаж байсан. Жон Луй хэлэхдээ би өөрийгөө машины гэрэлд оногдсон эрвээхий шиг мэдэрч маш таагүй байна. Энэ хэрэг зохиомол хуйлдаан байж магадгүй. Солонгост хийсэн шинжилгээнүүд эргэлзээтэй байгаа. Бидний яг таг мэдэж байгаа бүрэн итгэлтэй байгаа зүйл бол бид эдгээр хүүхдүүдийн эцэг эх биш. Мөн миний эхнэр энэ хугацаанд ямар ч хүүхэд төрүүлээгүй. Бид үнэхээр ямар ч гэм буруугүй гэж мэдгдсэн бол Вироныг энэ бол үнэхээр хар дарсан зүйл. Бидэнд юу тохиолдоод байгааг үнэхээр ойлгож чадахгүй байна гэж хэлдэг. Үүн дээр Жон Луйгийн нэмж хэлсэн зүйл нь бид Солонгос руу буцахгүй байх шийдвэр гаргасан. Бид тэдний шүүхийн тогтолцоо болон хэлийг сайн мэдгүй. Мөн аимшигтай хэвлэл мэдээллийн довтлогооны хохирогч болж байна. Тиймээс тэнд өөрсдийгөө хамгаалах ямар ч боломж байхгүй. Бид өөрсдийгөө Францын шүүхийн мэдэлд үлдээж байна гэд миний ажил технологи шилжүүлэхтэй холбоотой. Энэ бол маш өрсөлдөөнтэй салбар. Бид зах зээл дээр маш хүчтэй байр суурийг эзэлдэг учраас энэ нь өрсөлдөгч тал намайг хорлох хангалттай шалтгаан хэмээн тайлбар өгсөн. Тэгэхээр Жон Луй Вироник 4 жилийн өмнөөс Сөүл дэх Франц хороолт амьдарч эхэлсэн. Вироник Франц сургуульд нь асрагч багшаар ажилладаг бөгөөд тэдний 2 хүн ч бас сурдаг. Харин Жон Луй Америкийн автомашины сэлбэг үйлдвэрлэгч компанид инженерээр ажилладаг. Гэхдээ түүний хийдэг ажил нь бол тийм ч их нууцлалын чанартай биш байсан. За Солонгосын талд тэднийг хэрэгтэн гэж үзэж байгаа бөгөөд тэр тусмаа Вироникийг сэжиглэж байгаа. Солонгос мөрдөн байцаагчид тэдний найз нөхөд хуршүүдээс ч байцаалт авсан байна. За тэдний нэг найз нь хэлэхдээ за энэ бол үнэхээр боломжгүй. Бид байнга л тэднийд хамт гар бие оролцсон хоол хийж, өргөчийг онгойлгож үзээ хамтдаа маш олон оройг өнгөрөөсөн. Тэгэхэд хинч хүүхдүүдийг хөлдөгчөнд байсныг хараагүй гэдэгт байж болохгүй. Дээрээс нь тэр жирэмсэн хизээж харагдаж байгаагүй гэсэн байна. За үүнтэй зэрэгцээд Францын хэвлэлүүд Солонгосын цагдаа болон шинжээчдийг ажлаа муу хийсэн, ажилдаа алдаа гаргасан байх гэсэн мэдээллүүдийг цацснаар Солонгосын талд бол маш ихээр доромжлол авсан мэт болсон. За хосууд Солонгос руу буцахгүй гэдгээ зарлснаас хойш Солонгосын тал гадаад харилцааны яманд маш олон дипломат цахилгаан бол илгээсэн. Гэсэн ч Францын тал 8 дугаар сарын сүүлээр Сөүл дэх консулын оролцоотойгоор Ирануудын тогтсноос ээж авсан бол Францад хосуудаас ДНХ авч генетикийн шинжилгээ бол хийдэг. Ингээд 10 дугаар сарын 10-нд шинжилгээний хариу гарахад бусууд Ирануудын эцэг их гэдэг нь ямар ч маргаангүйгээр батлагддаг. Эннээс харахад бол Солонгосын тал ямар ч алдаа гаргаагүй нь бол харагдаж байгаа. Ингээд Жон Луй Вироник 2 саатуулагдсан. Биднийг тус тусад нь байцааж эхэлсэн бөгөөд Жон Луйг өөрийгөө эдгээр 2 хүүхдийн эцэг биш, миний эхнэр ч ээж нь биш. Учир нь би түүний хизээс жирэмсэн байсныг хараагүй. Хэрвээ жирэмсэн байсан бол би заавал анзаарах байсан. Мөн хайртай эхнэртэй үргэлж итгэж ирсэн гэдгээ бол хэлсэн. Харин Вироник саадуулагдсан цагаас эхлэн гайхмаар тайван болж байсан. Тэр өмнөхөө л бас давтаж би ээж нь биш гэсээр байдаг. Мөрдөгчд өнөөдөр бид энд таны ээж мөн эсхийг мэдэх гэж байгаа юм бишээ. Аль хэдийн та хүүхдүүдийн ээж гэдэг нь нотлогдчихсон. Зөвхөн тайлбар хэрэгтэй гэж шаардаж байсан. За ингээд бүтэн 24 цаг түүнтэй тэмцэлцсэний эцэст Вироник бүх үннийг хүлээн зөвшөөрсөн. 2002 оны 8 дугаар сард Сөүлд ирснийхаа дараа 2 ихэр хүүхэд төрүүлээд тэднийг хөнөөсөн. Гэтэ түүний нөхөр үүнд ямар ч хамаагүй гэж үнийг хамгаалж байв. За энэ үннийг Жон Луйд хэлэхэд тэр итгэхгүй хэвээр байсан учраас тэднийг нүрэлдүүлсэн. Ингээд ч Жон Луй итгэж чадахгүй байгаа нь түүний царайнаас илт байсан. Гэтэ үнэхээр итгэхийг хүсэхгүй байна уу эсвэл тийм дүр эсгээд байна уу гэдэгт мөрдөгчд эргэлзэж эхэлсэн. Мөрдөгчдийн анхаарлыг татаж байгаа зүйл нь 2 нярай хоёулаа 3 кг-аас дээш жинтэй. За нэг нь 3 кг 400, нөгөө нь 3 кг 700. Тэгэхээр энэ хоёр ихэр байх магадлал маш бага учраас Вироникийг дахин шахах шаардлагатай болдог. Ингэсний хүчинд тэр хэлэхдээ 2002 онд дөнгөж Солонгост ирснийхээ дараа эхний хүүхдээ төрүүлээд 2003 онд Уман хагалгаанд орохоос өмнө 2 дахь хүүхдээ төрүүлсэн гэнэ. Тэр Ирануудын цогцыг 3-4 жил хөлдөөгчөндө хадгалсан гэсэн үг байна. Харин Жон Луй энэ анзаараагүй байх нөхцөл байдлаа баттай авч үлдэхийн тулд Марок улсад болсон нэгэн зүйлийг ярьсан нь 1999 онд тэнд амарч явах үедээ эхнэрийнх нь би таагүй дотор нь муухай оргиж бөөлжиж маш тухгүй их сулдсан харагдсан
гарцсан гинэ. Тэр түүнд одоо санаа зовж эхнэрээсээ жирэмсэн юм уу гэж асуухт нь Вегоник үгүй гэсэн болохоор одоо тэгсгээд өнгөрсөн байна. Мөрдөгчд одоо Вегоникт одоо 1999 онд таныг нөхөр чинь жирэмсэн байсан байх магадaltaй гэж байна гэхэд бол тэрээр ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүйгээр бүлийн зөвшөөрсөн. Тухайн үед Жонлой одоо гэрээсээ 250 км зайд байдаг хотод ажилладаг байсан бөгөөд бүхэн амралтын өдрөөр л гэртээ буцаж ирдэг байж. Тиймээс Вегоник 2 хүүхдээ харан гэртээ байдаг байсан. Тэр нэг өдөр маш хүчтэй дууншиж эхэлсэн учраас том хүүгээ цэцэрлэгт нь багынхаа хүүхэд хардаг асрагчийн та арай гэж хүргэж өгөөд буцаж гэртээ ирж одоо банныхаа өрөөнд хэдэн цагийн турш дууншиж өвдөж байж хүүхдээ гаргасан байна. Ингээд хүүхдүүдээ авах цаг болсон учраас нэрэн амьсгалыг боож алчууранд ороод гаражтай нүүжээ. Орой хүүхдүүдээ унтсны дараа зуухантай гал нэмж нэрэг шатаасан байна. Тэр хэлэхдээ нэрэг шатаж байхад надад ямар ч мэдрэмж төрөөгүй, нулимсч гараагүй. Тэр маш удаанаар шатаж байсан. Би зүгээр л хизээ шатаж дуусах нь харж суусан гэж хүч болоогүй юм шиг ярьдаг. Жинхэнэ мөсөхгүй бат юм ааши. Мөрдөгчд хэрвээ та хүүхэд хүсээгүй бол яагаад жирэмснээс хамгаалах юм уугаагүй юм бэ? Эсвэл өөр хүүхэдтэй болох талаар нөхөртөөгөө ярилцаж болох байсан шүү дээ гэж асуухад тэр надад дахин ийм зүйл тохиолдно гэж бодоогүй гэж хариулсан. Солонгост болсон явдлын талаар бас л гэртээ ганцаараа төрөөд нэрэг боомлсон дараа нь хөлдөөгчөндөө хийсэн. Ягаад тэгэхээр маш хурдан төрөх ёстой. Хүүхдүүд сургууль цэцэрлэгээсээ нөхөр нь ажилласаа ирэх учраас тэднийг ирэхээс өмнө одоо нэг тийш нь болгох ёстой. Тиймээс яахаа мэдэхгүй одоо байсан болохоор хөлдөөгчөндөө хийжээ. Дээрээс нь одоо Солонгос дахь Франц хороолол нь маш их харуул хамгаалттай, хаасаагүй камер, хашаа цэцэрлэгэн жижигхэн түүнд машин байгаагүй байсан ч одоо нөхрийнх нь ажлын машин. Хогийн савнд ч хийх зүрх бол байгаагүй учраас бүх юм шалгагддаг. Бидний гэр бүл одоо одоогийн байрандаа 1 жилийн өмнө нүүж ирсэн байна. Тэр шинэ байранд одоо нүүж эрэхтэй хөлдөө Иран зогцнуудыг зөөврийн хөрөгчөнд хийж шинэ байрандаа авчирсан гэж ярьсан. Тэр Солонгост одоо нөхөртөөгөө хэрхэн амьдарч байсан тухайгаа ярихдаа Жонлой маш их ажилдаг байсан учраас гэртээ их оройтож ирдэг. Дээрээс нь Франц дахь компанитайгаа холбогдох ёстой байдаг болохоор цагийн зөрүүнээс болоод оройн цагаар ч ажилдаг. Ингэснээрээ тэр одоо их нэртэйгээ хамт өнгөрүүлэх цаг маш бага, цаг хугацаа өнгөрөх тусам тэд хоорондоо бараг харьцаа болсон байна. Жонлой ер нь бол их нэрээ бараг л хардаггүй, төрсөн өдөр нь хизээ болдог, хүсчэнд ороод үсэж асуусан байна уугүй юу? Жонлойд одоо огтхон ч сонирн биш байдаг болохоор Вегоникч тоолох гэж янз бүр болдоггүй. Тэр жирэмснээс хамгаалах хэмээ ууха болсноо ч одоо нөхрөөсөө бас нуусан байдаг. Нөхөртөө бол ууж байгаа л гэж хэлдэг байж. Вегоник 3 удаа жирэмсэхдээ гурванг нь одоо ураг хөдөлж эхэлсэн үеэс мэдэрдэг байсан байна. Энийг нөхөртөө хэлхээсээ айдаг байсан бөгөөд хэрвээ хэлэх юм бол уурлах байх гэж боддог байсан гинэ. За гэсэн ч тэр одоо эмчид үзүүлэх эсвэл үр хөндүүлэх талаар хүүхэд одоо гидсэндээ томорхоор дараа нь яах бол яаж одоо төгсөх болж гэж одоо бодож байгаагүй. Хүүхэд одоо охин болов эсвэл хүү юм болов ч гэж өөрөөсөө асууж байгаагүй. Жирэмсэн байх хугацаанд зүгээр ердийн хөрөө амьдарч, ёогоор хичээллэж, гадуур одоо найз нөхдөөгөө цагийг зугаатай өнгөрөөдөг байсан. Ингээд тэр нөхөртөө одоо мэддэхгүй тулд өрхөөсөө одоо 3 юм уу 4 сарын өмнөөс дэлхийн харьцаанд орохыг зөвшөөрдөггүй байж. Хэдийн нэг оронд унтдаг ч гэсэн нөхөр нь хүчирхийлэгч биш учраас өөрийг нь дургүй байвал хүчилдэггүй байсан гинэ. Тэгээ энэ байдал нь олон жил хамт амьдарсан хосуудын хувьд тийм ч ноцтой асуудал биш гин. Вегоник одоо шүүгчид хэлэхдээ миний хувьд тэр Иранаар бол амьд оршихуй биш учраас хүүхэд байгаагүй. Би тэдэнтэй одоо ямар ч сэтгэлийн холбоо үүсгэхийг хүсээгүй. Энд бол миний бие учраас юу хүснээ хийж болно. Тэд бол биеийн минь нэг эргэтэн л гэсэн үг. Тиймээс хүүхэд биш гэсэн байна. Ингээд Вегоникийн одоо сэтгэл зүйд шинжилгээ хийхээр 4 сэтгэл судлаач, 4 сэтгцийн одоо эмч нарыг 2 баг болгон албан ёсоор томилдог. Ийм олон мэрэгчлэтнүүдийг одоо олноор нь ингэж томилох нь маш ховор байдгийн байна. Тэд бүгд санал нэгтэйгээр түүнийг хувь хүний зан төлөвийн хуваагдaltaй гэж бол тогтоосон. Өөрөөр хэлбэл Вегоник ямар нэгэн бэрхшээлтэй тулгарх үедээ одоо дотроо хав дарж түүнийгээ мартахыг оролдож, ой санамжаасаа алга болгохыг хичээдэг. Харин үүний үр дагаварт ижил төстэй асуудал одоо дахин гарч ирэхэд тэр түүнтэй нүүр тулах чадваргүй болдог. Тиймээс ирээдүйг одоо төсөөлж цаашид тулгарч болох асуудлуудад тохирсон хариу шийдэл өгөх боломжгүй байдаг гэсэн үнэлтийг гаргасан байна. Мөн тэдний онцлон хэлсэн зүйл нь Вегоник 2 том хүүхдийнхээ талаар тэдэнтэй холбоотой зүйлсийг ярихдаа үүний одоо нүдэнд баяр баясгал тодорч үнээр аз жаргал мэдрэгдсэн гэсэн байдаг. Вегоник 2 томьёо төрсний дараа ажил хийдэггүй байсан учраас тэр хөвгүүдтэй маш их цаг зарцуулж тэдэнтэй тоглож хизээж хашгирч загнадаггүй үнэхээр л сайн ээж байсан байна. Жонлойгийн хувьд эхэндээ түүнийг хамсаатан гэж үзэж байсан ч хэд хэдэн шалтгааны улмаас түүнийг цагаатгах шийдвэр гарсан. Ямар шалтгаан бэ гэхээр тухайн үед Вегоник махлаг бүдүүн байсан учраас заримдаа хүмүүс түүнийг жирэмсэн ч гэж одоо андуурх олон тохиолдол байсан ч үнэндээ жирэмсэн биш байсан. Дараагийн шалтгаан нь Жонлой одоо түүний жирэмслэлтийн хугацаанд ихэнхдээ эхнэрээсээ хол байсан. Түүнийг анзаараагүй шалтгаан нь одоо эхнэр нь түүнээс нуус
суусан байсан бас нөлөөсөн гэнэ. За ингээд 2008 оны 3 дугаар сарын 12-нд Жон-Лугийн хэргийг хэрэгсэхгүй болгож үнийг цагаатгсан байна. 18 сарын турш үргэлжилсэн энэ хар дарсан зүүдний дараа Жон-Лу асар их тайвширлыг авч 2 хүүтэйгээ амьдарч эхэлсэн. 2009 оны 6 дугаар сарын 9-нд Вероникийн шүүх хурал эхэлсэн бөгөөд Жон-Лу хуралд оролцохоор ирсэн ба тэр сэтгүүлчдэд хэлэхдээ хайртай эхнэрээ дэмжиж ямар ч үед үргэлж хамт гэдгээ харуулахаар ирсэн. Би ганцаараа биш, бидний 2 хүүч бас ээжтэйгээ хамт. Бид шүүх хуралд оролцоогүй ч өмгөөлөгчөөрөө дамжуулан бид ээжигээ буцаад ирээсэй гэж хүсэж байгаагаа илэрхийлж түүнтэй хамт шүү гэдгээ хэлсэн гэж хэлдэг. Хайртай эхнэрээ дэмжихээр ирсэн гэж хэлсэн нь одоо олон нийтийн гайхширлыг одоо нэлээд төрүүлсэн. Хүмүүс түүнийг 3 хүүхдээ алсан гэдгээ хүлээсэн эмэгтэйг одоо ч хайрлаж байдгийн багтаа гэж бол маш их гайхширч байсан байна. Ингээд Вероник шүүх хурал эхэлсэн өдрөөсөө л одоо өөрийгөө илэрхийлэхдээ асуудалтай байв. Тэр дотроо өөртөөгөө маш их тэмцэлдэж шүүгчийн асуусан асуултанд логик хариулт өгч чадахгүй үнэхээр бэрхшээлтэй байсан. Мөн түүний эцэг эх ах дүү нар нь бүгд бол эртгээсэн байсан. Бид түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлж тэрийнхнийхээ талаар хэд хэдэн тайлбар өгсөн. Тэгэхээр Вероник 7 хүүхэдтэй айлын 6 дахь бөгөөд тэрээр усан үзийн талбайн дунд л өссөн гэж. Эцэг эх нь маш их завгүй ажилтдаг байсан учраас хүүхдүүдтэй ийм их зав гаргаад одоо байдаггүй. Вероникийн ээжийн хэлснээр амьдрал нь үнэхээр хэцүү байсан. Ажил ихтэй байхад олон хүүхэдтэй байх бүрч хэцүү. Ер нь бол жирэмсэн болоод ямар ч бэлтгэлгүй байдаг байсан бөгөөд хөрөх гээд явдаг. Оройн аав нь одоо буцаж ирээд та нар дүүтээ бодлоо л гэж гэдэг байж. Тэгэхээр одоо энэ гэр бүлд ямар ч одоо баяр баясгал хайр халамж байгааг нь бол ил тарагдаж байгаа. За гэтэл өмгөөллийн талаас Стгас бүх хотын одоо эмнэлгийн их баригч эмэгтэйчүүдийн эмч профессор Израиль Нисон гэхийг одоо бичээр дуудсан. Өмгөөлөгчийн тал түүгээр жирэмслэлтийг үгүйсгэх гэдэг зүйлийг тайлбарлуулахаар дуудсан байдаг. За тэгэхээр жирэмслэлтийг үгүйсгэх гэдэг нь эмэгтэй хүн жирэмсэн болсон гэдгээ өөрөө ч мэдэхгүй эсвэл хүлээн зөвшөөрч чадалгүй удаан хугацаанд үгүйсгэх сэтгэл зүйн үзэгдлийг хэлдэг юм байна. Жирэмслэлт бол нэгэн зэрэг одоо 2 зүйл гинэ. Нэг нь хэвлэлд явагдах физиологийн үйл явц, нөгөө нь тархинд явагдах маш чухал сэтгэл зүйн үйл явц. Хэрвээ тархинд энэ үйл явц явагдахгүй байх юм бол сэтгэл зүйн жирэмслэлт үүсдэггүй. За ингэснээр одоо жирэмслэлтийг үгүйсгэх байдал бий болдог. Ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд жирэмсэн гэдгээ хожуу мэддгээс оройтож үр хөндөлт хүсдэг гин. Жирэмслэлтийг сэтгэл зүйн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдолд зарим үед бүр төрөх өдөр хүртэл үргэлжилдэг. Бүр хүнд тохиолдолд төрсний дараа жилэрдэг. Жишээлбэл дөнгөж төрсэн ээжийн хажууд хүүхэд нь одоо байхад таны хүүхэд төрсөн үү гэж асуух юм бол тэр тийм гэж хариулна. Танд хүүхэд байгаа юу гэж асуухад үгүй гэж хариулдаг юм байна. Тэгэхээр профессорын үзэж байгаагаар Вероник одоо ийм өвчтэй учраас энэ нь олон удаа давтагдсан. Өвчин нь эдгээгүй. 2 том хүүдэрээ одоо хизээч арх ууж байгаагүй ч энэ 3 удаагийн жирэмсэлтээр хаяа баг зэрэг уудаг байсан. Энэ бүгдээс харахад Вероникийн хариуцлага багасж байгааг бол илтгэж байгаа. Гэсэн ч дээр дурдсан сэтгэл зүйчид сэтгцийн одоо эмч нар үнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. За профессор тэдний үгүйсгэлийг хэд хизээч одоо төрөх тасагт ирж ийм төрлийн эхчүүдийн төрөлтийг харж байгаагүй. Магадгүй төрсний дараах үйл явцыг харсан байх гэж өөрийн үзэл бодолтой бат зогсож байсан. Профессор дээрээс нь нэмж хэлэхдээ Неранууд төрөх хугацаанд хэвийн төрсөн. Нэг нь 3 кг 400, нөгөө нь 3 кг 700. За хүний аарцаг одоо ургийн толгойг амархан гаргадаггүй. Хэрвээ 2 мөр зэрэг одоо аарцагт орвол гацдаг гин. Ямар ч их баригч, ямар ч эмч одоо төрөх үед одоо эхлээд нэг мөрийг нь гаргадаг. Тэгэхээр Неран 2 талын одоо чамархаад гараа тавиад толгойг нь арагш түлхээд нэг мөрийг нь гаргаад дараагийнх нь гаргах мэт. Харин эмэгтэй хүн ганцаараа төрөх үедээ толгойг нь урагш татдаг учраас 2 мөр зэрэг оролцдог юм байна. Тэгэхээр 3 кг-аас дээш чинтэй хүүхдийг гаргах үед 2 мөрөн нэгэн зэрэг орох учраас түүнийг гаргахын тулд толгойг нь татахдаа бараг 20 дахин их хүчээр урагш татах шаардлагатай. 20 дахин их хүч гаргахын тулд толгойг нь маш хүчтэй атгах хэрэгтэй болдог юм байна. Тиймээс одоо чамархайг нь 2 талаас нь барих боломжгүй. Энэ үед одоо нүүр болон гавлын хэсгийг хүчтэй гардаг одоо учраас нүүрний гэмтэл үүсдэг. 2 хүүхэд одоо юунаас болж нарс барсан бэ гэвэл бидний амьсгал боогдсон мөн хоёуланд нь нүүрний гэмтэл үүссэн байсан. Нүүрний гэмтэл нь хүүхдэд одоо хор хүргэх зорилготой байгаагүй. Вероник одоо хамрыг нь алчуураар дарахтаа тэднийг боомлж байна гэж бодсон байж магадгүй. Гэхдээ би түүнийг санаатай нэрийг алах үйлдэл хийсэн гэдэгт бүрэн итгэлтэй биш байна гэсэн тайлбарыг бол хийсэн байна. Гэсэн ч одоо сэтгэл зүйчид болон сэтгцэн эмч нар түүнтэй санал нийлэхгүй байсан учраас тангарагтны шүүгч нар удаан хэлэлцсэний эцэст Вероникт 8 жилийн хорих хайлыг оноосон. Өнөөдөр Солонгост төрсэн 2 нэрээ одоо албан ёсны иргэний бүртгэлтэй мөн оршуулгатай ч болсон бөгөөд тэдний нэрийг нь ах нар нь бол өгсөн байдаг. За ингээд өнөөдрийн маань бичлэг өвгөр өндөрлөж байна. Та нарт таалагдсан байхаа гэж найдаж байна. Хэрэг таалагдсан бол та бүхэн маань subscribe болон лайк дараарай. Тэгээд суугаа сайн идэвхтэй дэмжээрэй гэж хүсье. За дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.